Монгол давлага. Монгол давлага. Монгол давлага. Одоо өнөөдөр шиний одоо 14-ний бэлэг сайхан өдөр. Тэгээ бид ч бас одоо өмнөгөө аймаг дундаа одоо энэ онцгой байгалийн сонин тогтцдог сайхан газар ирээд тодгаад таараад тэгээд дэвсгэр дээрээ ширтгэн дээрээ ингээд тухлаад гоё халуун бас гоё урлагийн тухай тийм ээ Монгол дээд өвгдийнхаа хөгжмийн аялгауны тухай ярих гэж байгаа юм чинь би одоо маш сэтгэл хөдлөөд багтлаад их сайхан сууж байна. Тэгээд холоос зараад тэгээд энэ одоо Монгол залуусын бидний эцэг нөхдийн бас ингээд эхлүүлсэн маш гэгэн бас тэмүүлэлтэй юм их үүрэнд сэтгэл болоод бие зориулаад энэ хүртэлсэн та нөхдөдөө маш их баярлалаа. Урдаар. За. За гялаа. Баярлалаа.
хэрхэн өөр шүү дээ тийм ээ. Тэгэлэг байх уу? Соёлын түгээн дэлгэрүүлэх гэдэг нь Монгол хүний нэг мөн чанар их зүйл байна. Олон сайхан мөн чанартай. Тийм. Бид хоёрын өвчс их сайхан байна. Байгалиатаагаас энэ сайхан байгалийн сайхан зохицуулсан газар та суугаад өнөөдрийн сайхан яриа хүргэж явах те. Тэгэлэг байх уу? Сайхан байна. Тийм тэгээ ер нь бол бидний Монгол хүмүүс чинь ер нь яг хаа тэнгэр зайд гал үндэстэн гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь галын нэрэгд ярьж байгаа энэ үгс бас их эрчтэй явах байхаа. Тэгээ жинхэнэ том давлгаа болох байх те бидний үг монголчууд уусаа яг хаа бүгдээрээ язгуур урлагдаг хүмүүс те. Яг тэр дундаа одоо өнөө цагт байгаа энэ язгуур хөгжлийн цөөхөн одоо энэ өв тээгчдийн одоо яг гарцаагүй түүчэлж байгаа том аав. Тийм учраас тийм там одоо аав эцэг тийм учраас би одоо таныг бол яг энэ нэвтрүүлэгтээ бол хамгийн анхны одоо энэ гоё түүчийн энэ том давлгаанд төрлөг үүсгэхээр таныгаа бол хүмүүний өрсөн тэгээд өдөлөө өнөөдөр гоё таныг ер нь дотроос нь хавуулаа гаргаад ирээ гэж бодож байна. Тэгээд одоо хүм байгалийн шүтэлцээ гэдэг сонин зүйл байгаа шүү тийм. Тэгэлэг байх уу? Байгалийн их язгуур үндэс. За тэгээ их язгуурын талаар таны бодол одоо юу байна? Ялангуяа та чи их сайхан байгальтайгаа харьцдаг. Монголчууд мэдээ нэг сайхан үг боломжтой. Одоо тойл айлах тий энэ одоо ямар ясан байна? Энэ талаараас үзэж байгаа хүмүүс бас мэдэх хүмүүс байгаа шүү дээ. За би цуулаад зэгцтэй ойлголт авахын тулд сайхан ингээд цуулаад ярья. За энэ хүм байгалийн шүтэлцээ гэдэг юм дэлхийн нийтийн бүр анхаарал татж байна. Ягаад тэгэхээр энэ хүн байгаль хоёрын харилцаа энэ сайхан нүүдлийн амьдрал бол сүүлийн одоо 200-д бол бүр их хөмөгдөж байгаа. Сүүлийн энэ за ялангуяа нэг сүүлийн 30 жилд бол бүр их хөмөгдөж даяарчлагдсан дэлхийчлэгтэн гэдэг юм явж техник одоо мэдээллийн 900-д энэ нүүдэлчин амьдрал маань бүр их хөмөгдөж байгаа. Тэгэхдээ Монголд маань ер нь дэлхий дээр юмыг зөөлдөг ард түмэн хаана байна гэхээр нүүдэлчин гэдэг. Нүүдэлчин дотроо бүр ингээ сайхан лавлаад үсгээр монголчууд маань одоо шалгарч үлдэж байна. Тэгэхдээ монголчуудын тал хөв нь хотод амьдардаг та нар мэдж байгаа. Тэгэхээр энэ хүн байгалийн хүү холбоо дээр одоо юу ярих ёстой вэ гэхээр шүү дээ. Энэ газар дэлхийг дээр үед биднийг баг багт тэр цастаа ууланд амьдардаг цагаан сахалтай өвгөд маань энэ дэлхий ээж, газар ээж, тэнгэр одоо дээд тэнгэр өчн бүгд амьтаа, хэлтэй. Тэр үтгэл уул ороодоо нүдтэй гэж ярьдаг байсан. Туульс дээр гардыг. Одоо туульсыг дотор нь ингээд 4 5 ангилчж байгаа. Тэр ангиллын туулууд дотроос бүр эртний нэн эртний ангиллын туулууд дээр гарч ирж байгаа. Энэ алтан арт дээр одоо хүн гэж ийм сайхан оюун ухаантай одоо ийм гайхалтай одоо амтан гэж хэлэх нь хаашим ийм оюун ухаантай оюун төр садны амьдрал тэгэхээр нэг хэсэг нь ирсэн гэж ярьдаг алтан арт дээр. Нэг хэсэг нь тэнд анханасаа байсан гэж ярьдаг. Тэгэд эдгээр яадаг гэхээр энэ байгаль дэлхий дээр бид оюун ухаанаараа маш их гэрэл гэгээг тараач. Хүний тэр зүрхэнд байгаа харанхуй орон зай. Зүрх хайрыг гаргадаг мөртлөө бас харанхуй орон зайтай. Харанхуй орон зайг нь гэрэл гэгээтэй болгочих юм бол тэндээс юу ундурдаг вэ гэхээр хайр л ундурдаг. Хайрыг одоо скемэл гэж эртний монгол хэлэнд одоо гарч байгаа нь тэр бүр их хуучин туйланд. Тэгэхээр тэр агуу их хайр энэ зүрхнээс гардаг. За тэр цох буюу ороноос болохоор тэр оюун ухаан ундурдаг. Тэгэхдээ хамгийн их агуу юм зүрхнээс гардаг. Тэгэхээр энэ агуу юмыг гаргадаг тэр ундургыг хаанаас тэжээгдэж их авдаг вэ гэхээр энэ газар дэлхийгээс авдаг. За дээр нь энэ монголчуудын 5 зүйлийн тариа ургамал 5 хошуу эрдэнэт мал сүрэг бол энэ нүүдлийн соёлыг нүүдэлчин оюун ухааныг энэ хүн төрөлхтөнд хамгийн их ойр дотор одоо саяны тэр байгаль хүн хоёрыг одоо их холбоо хэлэхтэй байхад хамгийн их тусалдаг одоо хүчин зүйл. Сайхан хэлсэн. Миний хувьд бол дижитал язгуур орлог энэ үндэсний хөгжмийг орчин үеийн илүү нэг жоохон хөгжүүлэх тал руу оромт гэж боддог. Тэгээд энэ үндсээс харахад бол орчин үеийн залуучууд ялангуяа Z generation гэж яриад байгаа хүүхдүүд маань илүү хөгжиж байна. Одоо олон улс болж байна те. Дэлхийн даяарчлалыг
ойрхоо явж шít. Тэгж байна. Тийм болохоор бид нар яг тэр төвшин тэр одоо сэтгүүгээр яаж өв соёлын нүүдэл авах уу? Яаж энэ уламжлалыг бас уламжлуулах уу гэдэг нь бас их одоо их толомж байгаа асуудал юм болооч. Тэгэл гэх үү? Тэр яалчгүй бидэрт бол нэг тийм этник гэж яриад байгаа шүү дээ. Үндсэн одоо язгуур зүйлийг арай өөрчлөх. Тэгэхээр одоо яг тэр одоо бидний үр хөвгтөл бидний одоо энэ өвдөө ийдсэн юм аа сайхан уламжилж явна. Тийм учраас энэ сайхан контент гэж яриад байгаа бид Монгол давалгааг улам их давалгаалж энэ дөнгөж эхэлж байгаа энэ жоохон давалгаа маань өшөөг далаа шиг цалгиж те дэлхийд даяар сайхан давалгаалах. Өрөөж ин бодож ин. Хорой өрөө затар шиг. Саяхан миний хувьд бас нэг юу хийгээд байна гэхээр хөгжим терапи буюу одоо нөгөө хөгжмөр хүний сэтгэл зүй засах гэдэг судалгаа хийгээд байгаа. Тэгээд саяхан 200 дээр юу явсан. Манай одоо хэл яриа сонсголтын бишээд хүмүүс оролцсон. Гэвч одоо бүгд яг энэ Монгол язгуур нэгцнийг сонсоод энэ сэтгэл зүй чөлөөлөж байна. Тэднийг одоо яаж баталж юм бэ? Хөгжим сонсохоос өмнө зураг зурулж байна. Та нэг өөрийнхөө зүгээр юу зурмаараа дэлхийд байхгүй та төсөөлөл ертөнцийн тэр дотоод сэтгэлтэйгээр яриад та нэг зураг зураадаг. За тэрний дараа нь язгуур сайхан хөгжмөө сонсгож байна. Гөөмий хэл хурц цуур. За тэгээ сайхан релакс хөгжим явлаа. Дуустаа. За та нэг сайхан зураг зураа. Та юу төсөөл? Таны дотоод сэтгэл юу харагдав? Зурсан. Энэ хоёр зургийн харьцуулбараар ерөөхдөө тэр хүний сэтгэл зүй яаж өөрчлөгдөж байна? Ялангуяа Монгол хүнд энэ язгуур хөөмий язгуурын орлого юм язгуур урдын дуйн сайхан хөгжим яагаад ингэх нөлөөлж байна гэхээр бид тэр байгаль амьд тийм байна. Ялангуяа байгаль хамгийн их ойрхон язгуур хөгжим. Ялангуяа хөөмий үүсэл тийм ээ. Энэ бол өөрөө байгалийн шүтэлцээ хүн байгалийн шүтэлцээ гарсан сайхан хөгжим байна. Монгол давлгаа.
Монгол давлгаа. Комин дээр болохоор би нэг 2-3 хүн үг хэлье. Огторгуугаас ирж байгаа аялгау гэж яригддаг нэг хэдэн аялгау байгаа. Тэгээд андуур аялгау гэж аялгау байгаа. Чөргөөлгөн аялгау гэж аялгау байгаа. Энэ дандаа эртний том аялгуунууд. Тэгээд энэ аялгауны аймгийн одоо энэ урлаг бол дэлхий дээр амьдарч байгаа энэ 7 тэрбум хүн болгон тэр болгон энэ урлагийг ингэж хийж гүйцэтгэж хэрэгжүүлэхгүй мөртлөө маш их сонирхоод байгаа нь юу вэ гэхээр тэр цаад ясанд байгаа, цуснд байгаа язгуурыг сэргээдэг тийм дуу авианууд гарч ирээд байна. Тэгэхээр тэр дуу авианууд яаж гардаг гэхээр ердийн дуулдаг хүнээс 10 гаруй төрлийн булчин илүү ажилд юм байл. Энэ хөөмийн дээр болохоор ажилдгүй 10-аад булчин ажилд. За тэгээд дээр нь энэ давхар их шиг гэдэг хүний хоолойноос ингэж гарч ирдэг. Тэгээд энэ хаана хүрдэг вэ гэхээр тэр дээд савслага ертөнц гэдэг ертөнц рүү энэ дуу аваа их хурдтай хүрдэг. Тэгээд ер нь хөөмийн төст олон урлаг баг. Монголд одоо энэ цуур хүртэл, цуурын дотор хүртэл багал зуурын хөөмий байдаг. Тэгээд гэж явж яснаа тэр цуур нь гарч яадаг. За туул хайлахад бол багал зуурын сайхан ингэж хөөмийн дотроос нөгөө туулсаа шунжин хөөмийтэй хайлдаг гэсэн үг. Тэгэхээр энэ дуу авианууд чинь тэр савслага ертөнцид байгаа тэр оюун ухаанууд тэндээс цааш дамнадаг тэр оюун ухааны дээд дамналгуудтай холбогддог. Тэгээд одоо хүмүүсийн монголчуудын одоо тэр бас том ухаанууд байгаа. Одоо ханидам ухаан, өөм ухаан, баршоол ухаан гэдэг тэр ухаануудын одоо тэр орон зай, тэр мөнх орны орон зайнуудад энэ аялгау байдаг гэж тэр одоо эртний том одоо бидэндээ үйлж ирсэн том өвд дотор тэгж байж. Тэгэхээр энэ бол ингэж хүний сэтгэлийг хөдлөхөөс өөр аргагүй, хүнийг эмчлэхээс өөр аргагүй. Дуу аваа гэдэг юм бол яагаад тэгэхээр одоо энэ шинжлэх ухаанаар ч гэсэн бас батлагтаад байдаг шүү дээ. Нөгөө гоё дуу аваан доторх тэр цэцэг яаж ургаж байгаа, тэр одоо эсийнхэн төвшөнд ямар гоё үзэсгэлэнтэй задрлууд бий болж байна. Энэ бүх юм чинь тэр дуу аваа гэж их хүчтэй зэмсэг байна. Тэгэхээр энэ дуу авааны энэ том зэмсгээр л энэ бүх юмнууд чинь шинчлэгдэж, эрүүлжигдэж ингэж яадаг. Одоо туул сайлахад олон цагаар ингээ биднийг хайлж яхад гадаад хүмүүс. Одоо эсвэл заавал медитейшн төвшингийн хүмүүс биш. Одоо тэр бясалгалын төвшингийн хүн биш. Зүгээр энгийн гадны хүн ирээд чин сэтгэлээс ингээд суугаа сонсоход би ганц л үг хэлдэг. За бидний өвгдийн нэг юм захиас байдаг. Туулч туулаа хайлаа сууж яхад тэнд хамтран оролцож байгаа одоо тэр оюун төр саднууд бол хамтарч яаж туулч сонсогч хоёр хамтарч яаж байна шүү дээ. Нэг нь цулвалж яаж оюунаараа нэгэн том гайхамшигыг бүтээж байгаа юм аа. Тэгээд тэр гайхамшигыг яаж бүтээдэг гэхээр тэр эртний үг саяны одоо та хоёрын ингээд ярьж байгаа тэр хөөмийн дуу аваа тэр хөөмитэй давхар ихшигтэй хоолоо дээр нь тэр эртний үгс гэдэг чинь хэдэн мянганы өмнөх одоо монголчууд ба хидаанч ба хүннүүч ба тэр үеийн тэрнээс өмнөх үеийн туулууд байгаа шүү дээ. Тэндээс ирсэн тэр үг чинь тэр үеийнхэн тэр эрчмийг хадгалаад аваад ирэхээр тэр нь засал болохоос өөр яах юм? Одоо ерөнхийдөө ингэж заах. Одоо та ер нь одоо таны өнөөдрийн хүртэл хийж ирсэн Монголын болоод энэ залуу үеч зориулсан урлагийн одоо замл руу та юу яаж агаад орсон юм бэ? Тэр хүн энэ зүйлийг атгаж зүгдгөө энэ авиасыг эсвэл энэ өгөгдлийг энэ өөрөд алгуурыг тэгэхээр энэ тантай зүг төрсэн зүйл үү? Та яаж таньсан бэ? Өөрөөр ер нь одоо ийм чухал та маш том гүүр болж байгаа байхгүй хэдэн зууныг дамнаад одоо 3 цагийн хэлхээс нь та маш том гүүр болж байгаа учраас ер нь та яаж агаад ийм чухал одоо бид нар үнэхээр биднээс хойш уу таны улам их танихыг мэдхийг хүсэх байх. Ягаад гэвэл энэ ч одоо бид нар өдрөөс өдөрт илүү хаанаас ирэх юм бэ? Бид яах ёстой вэ гэдэг арга замыг эргэлхийлж байна шүү. Тэгэхээр ер нь бол та яаж аваад энэ одоо урлагийн салбар тэр дундаа одоо хуур хөөмэй тийм ээ энэ цуур хайлдаг болсон бэ? Ойлголоо хин дөө. Энэ бол одоо юм. За мэдээж манай ховдын дуудсан тэр өндөр уулын бүс цас талтаад байдаг юм сум. Тэгээд намайг баг багт одоо 70 хэд онд баг одоо бичгэн хөвөн гэж ярина. Одоо 5 наснаас эхэлж тэр ховдын дуудсамд одоо их сонин социализмын үе байсан гэлэг гэхтээ тэр
Квазийн өндөрлөгийн туулсын сүүлчийн том голомт байсан. Тэгээ тэнд бүр нэг цуглуулад аваад үлдсэн юм шиг нэг хэдэн цагаас ахалта туул хайлдаг багш нар үлдсэн байсан. Тэгээ тэр багш нар чинь заримдаа хотлоо урагдаад явна, заримдаа тэр алдартай хэлний бэмбэ эренчингоо тэд нартай чинь уулзна, дамдсрангоо уулзна, сампил дэндугаа уулзна, пэ хорлоогоо иржсэн. Тэгээ ингээ бодохоор энэ тэр үгсийн үн цэнийг тэр өвгөд бас мэддэг болоо хайж ирж ирсэн байна. Тийм байна. Тэгээ сая ярьсан тэр үгийн өөр цаг үеийн эрсцийг хадгалдаг гэж. Тэр нь тэр туулс дотор байдаг. Тэгээ тэрийг тэр орчинд өссөн миний аав живэрлэгийн эрдэнэ цогт гэж хүн байсан. Тэгээ тэр хүн миний одоо бас анхны тэр Алтай Магдалины багш хожуу бас нэлээд хэдэн туул надад сургасан. Би 5 наснасаа хойш өвлийн шөнийн уртад өөхөн дэнгийн гэрэлд ийм галын дэргэд туулсыг чинь унтан босон сонсдог. Тэгээд нэг хэдэн цаг сонсож байгаа заримдаа унтаад үйл явдлын нөгөө туул сонсуудаас асуудаг. За тэг ингэсээр байгаа л одоо 8 настай байхдаа аав надад нэг тийм надад тохирсон товшуур хийж өгөөд анхны Алтай Магдалыг надад заасан. Тэгээд эндээс л одоо тэр туулсын зам маань өгсөн. Мөн тэр үеийн тэр туулчдыг миний ааваас тусдаас туул хайрладаг усуд байсан. Тэд нар бүгдээрээ л миний багш гэж боддог. Туулч болгоны арга барил нэг юмыг илэрхийлж яддаг. Нэг бэлэгдлийг хэлж яддаг. Тэгээд өөр цаг үеийн туулс тэдний тэр сайхан хайрладаг өв дотор байсан. Тийм учраас би тэрнээс би их том шангаар аваагүй нэг халуугаар халуугдаж авсан л хүн. Тэгээд тэр халуугдаж авсан юм а хүнд бас нэг өөрийнх нь дутаад хөдөлгөх нэг өвгдөл дотор талаас түлхдэг нэг юм байна. Жишээлбэл одоо манай энэ наран дэлгэр дүүгэх чинь энэ өв соёлыг ингээд энэ цаг үед яаж дэлгэрүүлэх үү гэдэг нэг тийм өвгдөл байж. За манай байгууллагад бол энэ сая ярддаг тэр сайхан эрдэнэт 5 хошуу малын нэг болсон одоо энэ сайхан тэмэн сүргээ одоо энэ соёлтой холбоо энэ угаасаа тэр тэмэн сүрэг чинь тэрний нэг том хэрэглэгдэхүүн. Энтэйгээ холбоод тэр өвлийн цасцуудыг тоохгүй. Цуг явсан тэр аялагч гадаад дотоод олон хүн шантраад буцаж яхад чи яваад шүү дээ. Тэгэхээр тэр шиг анхны яг энэ туулс энэ урлагийн төлөө мөнч олон даваад авч тэгээд зогсолтгүй урагш яваад. Тэр ах ер нь таныг бас энэ цагт хийх ёстой үүрэг гэж ойлгодог. Үүрэг гэж ойлгодог. Угаасаа цаанаасаа миний амьдралын насны за нэлээд том хэсэг. Ерөөс энэ зориулөгдөх болно гэж байна. Ерөөс бараг л одоо ийш хамаг шийдвэрээ гаргасан гэсэн. Зөв. Одоо та гэхдээ ер нь бол хаач үеийн хүүхдэд тэр зааж энэ залуу үеийнхэн нэрний тулд сонирхсан хүүхдэд ер нь яг заасан багшилсан шав болсон хүмүүс байгаа юу? Надад шав орж ирсэн их олон хүн байдаг. Мэдээж бүр үлдээч гэж боддог. Одуугаасаа тэр настай багш нар маань 3 цагийн хэлхээсэндээ өнгөрөхөр бид нар дээр угаасаа том өргүүд ирсэн шүү, хариуцлагууд ирсэн. Тэгээд одоо манай нутгийн бас нэг 2-3 туулчид бид бүгд хичээж байгаа энэ дэлхийн соёлын байгууллагаас ч төсөл хэрэгжсэн манай яамч бас анхаардаг боломжоор гэлээ гэхэд туулсыг өвлж авах их хэцүү байгаа. Тийм баг. Нөгөө урлагууд нь бол ер нь болоод шавнар бэлтгэдээ төрөөд явж байгаа. Туулсыг өвлж авна гэдэг бол бас тийм амаргүй нэлээд том ачаа өөрөөр хэлбэл өгсөр уулаад ачаа ихтэй зүтгэж байгаа. Одоо энэ тематгаа зөөрлөж өндөр уул руу ачаа ихтэй зүтгэж байгаа юм темаа шиг л тийм ачаалыг давдаг, даадаг, үүрдэг, тийм тэнгийн ачаа даадаг байжж энэ соёлыг өвлж авах юм байна. Эмэгтэй хүн ер нь төрлийн одоо туул магтаал хайлахтаа болдгийм болов яа? За түүхэнд сүүлийн 200 га жилийн түүхэнд бол нэг 2 эмэгтэй туулчл байсан юм байна. За нэг нь болохоор одоо тэр манай бас алдартай туулч Авирмэд гэж хүн байгаа. За. Тэр хүний одоо хамаа одоо цадан тэдний галын дотор нэг эмэгтэй туулч байсан. Тэгэхээр энэ бас тэр үгийн тэр их хүчийг эмэгтэй хүн бас дамжуулж болдгийг нэг том жишээ. Зөв сонирхолтой. Одоо би сая нөгөө торгоны замын дагуу одоо ингээд нөгөө Станы орнууд явж өнгөрлөө шүү дээ. Тэгэхэд одоо
би та нөхдийг яг миний яг очихын өмнөх нь Киргиз улсад очиод бас нүүдэлтэй их нааданд оролцсныг мэдчихэж байна язгуур урлагийн тийм ээ. Оо тий. Тий, та хоёрыг явж Бид хоёулаа ийсэн. очсон бас манай урлагийн маструуд очсон танд. Тэгэхээр одоо яг та яг таны ингээ олон газар Монгол улсыг төлөөж нуурлыг төлөөж Олон тийм. тань яг ингээ дотор нэг хүмүүст монголчуудаа хэлмээр захимаар үг нэг ингээ тэгчтэй та нөхөд минь ийм байвал ямар байна гэсэн тийм дотор тэгж одоо нэг байгаа. та тэрнээс Одоо яг санагдснаа гэд их олон хэлмээр үг гарч ирдэг. Тэгээд одоо хэлэх гэж байгаа үг бол ийм үг байна л да. За өнөөдөр бид энэ Өмнөгов аймгийн нутагт явна. Энд их олон оюу толгой, их олон толгоонууд байгаа газар доорх баялагтай. Тэгээд энэ нь бас бидний тодорхой цаг үед бол бас ард түмэнд мэдээж хэрэгтэй л байгаа. Тэгэхдээ бидний оюун ухаан их хурц шүү дээ монголчуудын. Тийм учраас монголчууд тэр их хурц оюун ухаанаа өөрийнхөө тэр уламжлалт их соёлтой холбож тэндээс гүн ухаанаа авч тэгж явбал дэлхийд бүр ороолно гэж би бодож байна. Эргэлздэг. Тэгэхээр монголчууд яагаад энэ үгийг хэлж байгаа нэхэр монголчууд 3 сая хүнтэй мөртлөө дэлхийд тэр IQ их өндөртэй гэж яригч байна. Тэр оюун ухаан хурцын шинж. Нөгөө талаар бас их айхтар авьяас тулсуу. хэлбүү хаа. Тэр манай нэлээд хэдэн том дуучид явж байгаа. Чанс өндөртэй дуучид гарч ирлээ. Тэр дүүнэртэй би бас одоо Сан Францискод бас хамт манай дуурийнхантай ингээд би явж байсан. Тэд нар бол үнэхээр мундаг, тэрийг сонссон улсууд биширдэг. Тэгэхээр энэ яаж яах вэ шүү дээ. Итали дуучид мэдээж тэр дээшээ өнгөн дуулдаг бас сайн дуучид байдгийг хүмүүс мэдчихэж байгаа. Тэгэхдээ манай дуучид бол жигд бараг нэг актав илүү гэх юм уу? Тийм хүчтэй болоотой. Тийм одоо цээлхэ болоотой улсууд. Тэгэхээр энэ их авьяас, энэ их оюун ухаан байгаа цагт бид нар бол одоо энийгээрээ дэлхийд ороолох болцоо байна. Энэ нүүдэлчин амьдрал, энэ их хааны нутгаас энэ үлдсэн энэ газар нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа одоо энэ монголчууд өөрийн гэсэн философи нь одоо тэр үе үеийн тэр том туульс дотор угаасаа байж байгаа. Туульс гэдэг чинь юу вэ гэхээр туулж өнгөрүүлсэн тэр их том түүхийн нөгөө талын дүр зураг. Яг байна. Барын арсыг тэнд өлгөж хоймортой одоо хоймор талын барааг хотоотл хурааж хонин торгон арсаар бүтээсэн. Зүүн талын барааг зүглэн дүнэн хурааж зүргуурын арсаар бүтээсэн. За энд бол 82 хөлтэй навтхар зандан ор тавиатай байдаг, нимгэн булган хонжлууд хуулаатай байдаг. Гал ихэн хоймор талд 32 хөлтэй хаан алтан сенти тавиатай байдаг, хатан мөнгөн сенти тулаатай байдаг. Гэхдээ энэ ямар байсныг тэнд чи яг л бичээд өгчихсөн. Бид ямар нэгэн түүхийн ном хаах хэрэггүй, ямар нэгэн эртний зургаас санаа авах гэж хаах хэрэггүй, бүх юм ингэ байж байгаа. Тэгэхээр энэ том оюун ухаанууд дотор төр барах ухаан хүртэл тэнд байна. Тэгэхээр бид өөрсдийн оюун ухаанаа дахин сэргээх тийм цаг иржээ гэдгийг энд одоо ярилцах хэрэгтэй юм байна. Тийм. Өнөө. Одоо залуу хүний хувьд ч бас ингээ залуучуудтай нийгмийн одоо энэ түүч болсон ирээдүй болж байгаа хүмүүс ер нь бас чамд бас залуу юм бас нэг хэлмээр бодож явдаг юм байгаа шүү дээ. Бас мэдээж бид залуу гэхдээ алдаа оноотой явдаг. Өөртөө бид хуу хүний хувьд. Гэхдээ бас өөрийнхөө өнцгөөс бас нэг хичүүл гэж боддог юм. Иймэрхүү байгаач гэж хүсдэг зүйл байгаа юу? Маш олон байгаа. Бидний яг монголчууд бид нар маш хүчтэй маш их одоо баялагтай тий одоо дэлхийд хамгийн баян хүмүүс гэж байна шүү дээ. Дэлхий байдгын ертөнцид энэ өв дээдсээс авсан нэг өв боломжтой гэдэг бол дэлхийн одоо мөнгөөр дүншгүй залтэнсээр сайхан баялагтай ард түмэн. Гэвч одоо газ дутмаг зүйл байдаг юм уу гэхээр ивний гэж байдаг. Яг байна. Ивтэй байх юм бол дэлхий өөрөө сохирно гэж байгаа. Ивтэй байх юм бол тэгтээ дэргийн нийт баялагч өөрөө хүрээд ирнэ гэж байгаа. Ивтэй байх юм бол бид нар мөнхийн амьдралын энэ сайн өв боломжлыг өгшөө илүү одоо түгэнд илрүүлнэ гэж байгаа л да. Тэгэхээр эндээс яг юу хараад байна гэхээр ив нэгт маш чухал. Миний хувьд бол яг ажиллаж байгаа зүйлүүд мэдээж маш олон урлаг уран сайхан гадаадын сайхан урамтэлчтэй хамтдаа тоглож илаа, спортуудаар ажиллаа. Сүүлд одоо бадарч байхтайгаа Кыргызстан хамтдаа сайхан Монголын нүүдэлчдийн соёлыг харуулсан их сайхан спорт оролцсон. Ингээд юу найж хэлж явах бусад улс орны уран бүтээлчтэй ямар их ив хэрэгтэй юм бэ?
бид нар нэгдээд тайзан харахад яагаад шууд хөрвүүлдэг юм бэ гэдэг бол энэ эв нэгдлийн аягүй том чухал зүйл байна. Тэгэхээр би яг юу хэлэх гээд байна гэхээр монголчууд бид нар эв нэгдэлтэй байх нь аягүй чухал байна. Ялангуяа орчин үеийн залуучууд сүүлийн үеийн одоо хөгжиж байгаа энэ дэлхийд бидний дүү бүр хөгжиж цааш эв нэгдэлтэй байх нь бидний санаа амар сайхан амьдрал. Тэгэлгүй байх. Эв нэгдэлгүй хагарч утрах юм бол бид нар хичнээн өв соёл ирээд хичнээн уламжлуулах гэж гүйгээд нэмэр байхгүй гэж миний хувьд боддог. Эв нэгдлийг бий болохын тулд юу гэхээр бидний өв соёл баг. Уламжлалт нүүдэл ахуйн соёл. Энэ соёлыг судлуулах нь их чухал. Тэдний төлөө бид нар явж байна. Тэдний төлөө гүйж байна. Тэдний төлөө одоо манай Бадарч ах маань ярьж байна. Энэ төсөл маань явагдаж байна. Эв нэгдэлтэй байхын тулд яалчгүй нүүр уламжлал маань хэрэгтэй. За тэгээд монголчууд сая манай Бадарч ах маань хэллээ сайхан цээлхэн. Тий. Яагаад ийм сайхан цээлхэн? Яагаад ийм сайхан уужуу бидний одоо өвд эзэм байсан юм? Яагаад одоо харин эв нэгдэхгүй болоод байгаа юм? Утга учирыг тайлбар л та. Яг миний хувьд залуу хүн гэхдээ харж байгаа юм. Болно шүү дээ. Өөрөө өөрийнхөө өнцгөөс тий. Миний өнцгөөс харж байгаа зүйл юу гэхээр бид нар эхнээсээ сайхан үүдэрсэн. Харин одоо энэ бид нар чинь Улаанбаатар гэж юм сайхан. Эрдэнэ дархан гэдэг бид нар суурьшил одоо суурин соёл ирэх соёл руу орсноос олж юу нь энэ стресс бохомдол байна. Энээс цаашлаад одоо нэгэндээ уурлах, бохомдох, баах, чөтөөрхөх, эв нэгдэлгүй байх хагарал гэдэг зүйл бий болж байгаа. Тэгэхээр яалчгүй бид нар энэ нүүдэлчин соёллоо одоо нүүж яв гэж хэлэхгүй. Гэхдээ оюун санаагаа нүүдэл хий. Яг одоо суурьшил одоо энэ сайхан хотын соёлтой байна. Гэхдээ та нар оюун санаагаа сайхан энэ байгаль ихлгээтэй тавьж энэ сайхан уудам сайхан сэтгэлтэй болооч. Уудам сэтгэлээ сайхан аваач. Энэ нэгдэлтэй байгаач гэж хэлмээр байна. Гоё урайлга гаргаж. Энийг одоо олон залуучууд ингээд цаашдаа энэ яриаг сонсож хэрэгжүүлж тэр бас ертөнцийг үзэх үзэл бодол нь өөрчлөгдөх байхаа гэж бас бодож сууж. Тий, ер нь тийштэй ах. Ер нь маш зөвлөлтөө угаасаа. Та хоёр хоёлаа айгүй гоё зөвлөлөө. Мянган жилийг туулаад ирсэн энэ туйлсыг, энэ сайхан цуур хөгжмийг өнөө цагт энэ хэмжээнд аваад өдөө өргөөд үлдэж хоцрох өрсөөдтэй ингээ бас өвлөөлн үлдээж байгаа. Таны энгийн үгс маш их талархаж байна. Залуус бид тэгээд Гэлалаа дүүнэртэй. Дүүдээ. Ус далаа морин мэт ийм их сайхан орон зайд төвшин амьдрах болтугай. Монголчуудын туулж өнгөрсөн буйнаас ирэх буйн нь их гэж манай өвгчүүл ярьдаг. Тэгэхээр тэр их хишиг заяа нь ирж дэлгэрэх болтугай. Монгол өв соёл ийм бүх юм одоо үнэхээр олныг оройлох болтугай. Бидэнд өрийн үргэлж сургамжаа хайрлж тэр их ертөнцийн төгс үзэсгэлэнг бэлэглэх болтугай гэсэн ёроол тавьж байна. Монгол давлага. Монгол давлага.